Оройн тэргийн үзэгчтэй залуусын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зөв мэтгэлцээ нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Би бол Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын шүүгч. Өнөөдрийн мэтгэлцээний сэдэв бол Хосын харилцаанд хотлох уурмаг байдал хамгийн их хор нөлөөтэй. Харилцан бэйстэй үнэнч байх нь хосын харилцааны бат бөх нандин байдлын гол шалгуур мөн боловч үнэнч байх боломжгүй гэх үзэл өнөөдөр нийтийн дунд бий болсон. Өмнө нь үнэнч байдал нь тогтвортой гэр бүл аз жаргалтай харилцааны суурь байсан бол өнөөдөр хосын харилцаа романтик үнэн хайр дурлал гэхээсээ илүү сонголт болон хувирч байгаагч нийгмээс анзаарч болно. Технологи, сошиал медиа дэх ээлдэв дүр зураг, амьдралын хэмнэл гэх мэтээс хамааран харилцааны үнц нь богино хугацаанд өөрчлөгдөх болсонтой холбоотой гэж мэрэгжилтнүүд тайлбарлаж байгаа. Боломж, сорилт, бусдын анхаарал татахуйц байдал, хосуудын анхаарлыг сарниулж, нэг хүнд төвлөрөх, үнэн чөлдөх сэдэл улам багасч байна. Судалгаагаар залуу хосуудын дунд үнэнч байдалд итгэх итгэл буурч, олон хүн үнэнч бус харилцааг өөрөө ч хизээ нэгэн цагт тулгарч болзошгүй зүйл гэж үзэх болжээ. Үнэнч байх нь сэтгэл хөдлөлийн төвчээр ба тогтвортой байдал шаардсан тусгай чадвар уу? Эсвэл зөвхөн хандлага үнэмшлийн өөрчлөлт үү? сэдвийн танилцуулгыг хүлээн авлаа. Харин одоо оролцогчдыг танилцуулъя. Нэгдүгээр энэ дээр Элтэх урлаг парламентын мэтгэлцээний Сниш клубын 2024 оны тэргүүн амгалангийн нэм амар. Хоёрдугаар энэ дээр Элтэх урлаг парламентын мэтгэлцээний Сниш клубын гишүүн Инх баярын Инхман. Гуравдугаар энэ дээр сэтгэлийн оч, сэтгэл зүйн төвийн захирал, сэтгэл зүйч, докторант Бадам цэцгийн Уянга. Дөрөвдүгээр энэ дээр санхүүгийн шинжээч Сумьягийн Бадам сүрэн. Харин одоо мэтгэлцээний дөрмийг танилцуулъя. Эхний хэсэг бол үндслэл ихтгэл байгаа. Энэхүү хэсгээр багийн ахлагч нар өөрсдийнхөө аргументыг дэвшүүлнэ. Хоёрдугаар хэсэг дэмжлэг ихтгэл. Энэхүү хэсгээр хоёр багийн гишүүд хоорондоо халз мэтгэлцээ хийнэ. Ерөнхийдөө бол өөрийнхөө багийн ахлагчийнхаа санаануудыг баримт нотлохоо фактуудаар дэмжиж өгнө. Гэхдээ эсрэг багийнхаа гишүүнийг яриан дундаас тасалж ницаалт хийх бүрэн боломжтой. Гуравдугаар хэсэг бол модераторын хэсэг. За би мэтгэлцээнийг сонссны үр дүнд хоёр багийн ахлагч нараас өөрийн боловсруулсан асуудлуудыг асуух болно. За мөн үүнд хариулаад үлдсэн цагтаа бас дэлгэрүүлж өөрийнхөө санааг баяжуулж болно. Дараагийн хэсэг бол тайлбар хэсэг. Баг болгонд би 15 секундын хугацаа өгнө. Энэ хугацаанд багийн гишүүд хоорондоо ярилцаж нэмэлт илтгэгчээр хэнийг сонгох вэ гэдгээ өөрсдөө 15 секундын дотор шийдэх ёстой. Багийн ахлагч байж болно, багийн гишүүн байж болно, хамаагүй. Дунд нь нэгнээсээ үнэхээр чухал байвал нэг асуултаас асууж болно. Мэтгэлцээний дараагийн хэсэг бол нэмэлт асуултын хэсэг байгаа. Энэ хэсгээр багийн ахлагч нар эсрэг багийн гишүүдээс асуулт асуув. Зөрүүлээд гишүүд нь бас эсрэг багийн ахлагчаас асуулт асуух бүрэн боломжтой. Мэтгэлцээний сүүлийн хэсэг бол дүгнэлтийн хэсэг. Дүгнэлтийн хэсгээр мэтгэлцэгчд маань нэг нэгээрээ мэтгэлцээнээ дүгнэх байгаа. Харин модератор миний бие мэтгэлцээ бүрэн дууссаны дараа өөрийн хувийн үнэлэмж болон дүгнэлтийг хэлээд мэтгэлцээнийг өндөрлүүлэх болно. За энэ хүү мэтгэлцээнийг эхлүүлцгээе. Хосуудын харилцаанд үнэнч байх боломжгүй. За яагаад боломжгүй вэ гэдгийг нотлоно хэмээн нэгдүгээр мэтгэлцэгчийг урьж байна. Ойлголтын зүрэг арилгахын үүднээс үнэнч гэдэг үгийг тайлбарлая. Үнэнч гэдэг бол ер нь хосуудын харилцаанд 100% үнэн төгс байдал, нэг ч худал зүйл байхгүй байдал, үнэн байдлыг үнэнч байдал гэж хэлнэ гэж манай багийн зүгээс үзэж байна. За хамгийн ихний аргументыг дурдж өгөх юм бол хосуудын мэдлэг боловсролын ялгаа, мэдлэг боловсролын доогуур байдал гэж үзэж байгаа. Өнөөдөр Монголд хосууд ерөнхийдөө хангалттай их мэдлэг боловсрол байхгүй, тооцоолохгүй зөвхөн хайраараа хоорондоо ингээд хосууд очдог, суучдаг, гэрэлцдэг, хүүхдээ очдог. Хосууд хоорондоо ингээд танилцаад удаагүй үжиж хүүхдээ орчдог. Хүүхдээ орсон болохоор нэг гэрт орох хэрэг гардаг. Нэг гэрт орсон болохоор л гэрлэх шаардлагатай тулгардаг. Ингээд хосууд ингээд аз жаргалтай байжгаад эсэргээрээ аз жаргалгүй болоод ирэх үед асуудлууд бэрхшээлүүд тулгарч хэрэлдэг. Бэрхшээл аз жаргал тулгарсан үед яах вэ гэдгийг өмнө тооцоолоогүй улмаас тэнд проблемууд тулгараад тэгээд нөгөө нэг үнэн байдал буюу үнэнч биш байдал нь алдагдаж эхэлдэг. Худлаа ярьж эхэлдэг. Нөгөө хүнээсээ дайжиж эхэлдэг. Ингээд нөгөө нэг үнэнч байдал нь ингээ алдагдгаа гэж үзэж байна.
ер нь бол бэрхшээлийг одоо урьдчилж хараад шийдэх боломж байхгүй. А бэрхшээл тэр түүнд бэлтгэгдсэн байгаа нь уу, бэлтгэдэггүй байна уу гэдэг ийм хоёр ойлголт байгаа. Тийм болохоор ингэж үнч байл алдаж байна гэж үзэж байна. За хоёр дахь аргумент болохоор хэрэгцээ гэж байна. Хайр дурлал дээр хосуудын харилцаан дээр ерөнхийдөө хүн болгон мэддэг эмэгтэй хүн бол халамжлуулах хэрэгцээ хамгийн номер 1 тулгардаг. Эрэгтэй хүн болохоор хүндлүүлэх хэрэгцээ номер 1 тулгардаг. Энэ хэрэгцээгээ хосууд анх эхэлж байхдаа ингэж бие биедээ хэрэгцээг нь хангаж өгч чаддаг байсан бол дараа нэг жоохон тодорхой хэмжээний хугацааны дараа энэ хэрэгцээнд хангагдахаа болж эхэлдэг. Энэ хэрэгцээнд хангагдахаа болж эхэлсний дараагаар хэрэгцээгээ өөр хүмүүсээс хайж эхэлдэг. Нөгөө хэрэгцээгээ өөр хүнээс хайгаад өөр зүйлсээс хайгаа тэгээ үнэн биш байдал нь алдагддаг. Нэг солонгосын алдартай сэтгэл судлаач ингэж хэлжсэн байна л та. Эрэгтэй хүн бол эмэгтэй хүнээс бол одоо хүндлэлийг одоо мэдрэхийг хүсдэгэ. Одоо тэр хүнийгээ хүндэлж хүлээн зөвшөөрч магтаж сайшаах үед нь эрэгтэй хүн өөрийгөө амьдарч байгааг мэдэрдэг. Эмэгтэй хүн болохоор эсрэгээр эрэгтэй хүнээс болохоор одоо 50 байх тэр процессыг хүсдэг. Санхүүгийн доктортой байдал, сэтгэл санааны доктортой байдлыг хүсдэг. Энэ хоёр байдал, энэ хоёр одоо хэрэгцээг хангасан үед бол тухайн хос бол барагтаа салдаггүй. Харамсалтай нь энэ хоёр хэрэгцээг хосууд хангалттай хэмжээнд хангаж чаддаггүй учраас хосууд салсаар байна гэж ярьдаг. Тийм болохоор энэ хэрэгцээг хангаж чаддаггүй учраас хосуудын үнж бус байдал үүгээр алдагдж байна гэж үзэж байна. Тэгээ монголчууд нөгөө нэг ийм худлаа үнэн өгсөөр ингээл нийгэмд ингээл дам яриа болоод бүгдээрээ ингээл амны уншдаг болсон байдаг шүү дээ. Одоо битгий онгироо, битгий мат, битгий хоосон магт, битгий онгироогоо халан гаднаа одоо хайрын дотроо байдгаа гэдэг ийм хоосон хүндийн харилцаа хүсэдэг. Яг үндэ хамтрагч нөгөө хүнээсээ одоо өөрийнхөө хэрэгцээг хангуулахыг хүсэдэг. Тэгээ манай 3 дахь аргумент болохоор хариуцлагагүй байдал гэдэг зүйлийг ярих хүсэж байгаа. Энэ хариуцлагагүй байдал нь болохоор хариуцлагагүй байдал байснараа одоо хосууд үнэт бус байдал алдагдгаа гэж үзэж байна манай бүрэн зөвс. За нэгдүгээр мэтгэлцэгчд баярлалаа. Харин одоо үзлэремтлийн ихтгэлээ хилцүүлнэ үү хэмээн 3 дугаар мэтгэлцэгчийг урьж байна. За таны цаг явж эхэллээ. За сайн байцгаана уу? За та бүхэндээ уулзж байгаа дэлгэцээр уулзж байгаа цаг мөчийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдрийн сэдэв болохоор хосын харилцаанд үнэнч байх боломжгүй юм а гэдэг сэдвийн хүрээнд одоо мэтгэлцээ маань өрнөх гэж байна. Тэгвэл манай талаас үнэнч байх бүрэн боломжтой гэдэг байр суурин дээр одоо боломжгүй талаа няцааж оролцсноо гэсэн үг. За тэгэхээр 3 сэдвийн хүрээнд боломжгүй гэдэг тал маань ярих гэж шиг байна. Тэгвэл манайхаас энэ 3 сэдвийн хүрээнд нь бүрэн боломжтой юм а гэдэг байр суурин дээр манайх няцааж оролцсноо гэсэн үг. За тэгэхээр мэдлэг боловсралгүй ялгаагаас болоод гэр бүлийн харилцаа нь өөрөө яаж юм гэхээр үнэнч байх боломжгүй юм а гэдэг зүйл орж ирж байна. За энэ бол мэдлэг боловсралгүй гэхээс илүүтэйгээр хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа, ойлголцож чадахгүй байгаа, бие биенээ дэмжиж чадахгүй байгаатай холбоотойгоор гэр бүлийн харилцаа маань яг үхээр дундаасаа салгардаад байна гэдэг үнцгийг барих гээд ах шиг байна. Тэгэхээр энэ дээр бид нар ойлголцож чадахгүй байна, харилцаж чадахгүй байна, итгэл үнэмшил гэдэг зүйлээ тогтоож бүрэн чадах юм бол энэ харилцаа өөрөө цаашдаа урт удаан хугацаанд үргэлжлэх бүрэн боломжтой гэдэг байр суурийг манайх хамгаалах болно. За хоёрдугаарт юу юм бэ гэхээр хэрэгцээний асуудал яригдж байна. Энэ дээр сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг зүйл яригдж байна л да. Эмэгтэй хүний сэтгэл зүйн хэрэгцээ хүрэлцэхүй дээр үн цэн дээр аюулгүй байдал дээр суурилдгаа гэдэг зүйлийг ярьж байна. Эрэгтэй хүний хэрэгцээ болохоор хүндлэл дээр тийм ээ итгэл үнэмшил дээр үн цэн дээр тогтдгоо гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр энэ хоёр хэрэгцээг бид нар бүрэн хангах боломжтой юм а гэдгийг бид нар батлах болно. Гуравт нь болохоор харилцаа буюу хариуцлагын асуудал юм а гэдэг зүйл яригдж байна. За энэ дээр болохоор тухайн хувь хүний ухамсар, хариуцлага тийм ээ амлалт гэдэг зүйл дээр тулгуурлаад бид нар одоо энэ зүйлийг бүрэн одоо хамгаалах боломжтой тий. Дээрэс нь энэ гэр бүлийг заавал гадуур харилцаагүйгээр тий үнэнч бус байдлаар давахгүйгээр үнэнч байдлаар давах бүрэн боломжтой гэдгийг батлах болно. За тэгээд нэг зүйлийг хэлэхэд гэр бүлийн харилцаа гэдэг бол ойлголцол дээр, харилцаан дээр, итгэл үнэмшил дээр хувь хүний өөрийн зохион байгуулалт шийдвэрлэдэг тогтчихдгоо гэж хэлмээр байна. За 3 дугаар мэтгэлцэгчтэй баярлалаа. За энэ хөө мэтгэлцээний эхний хэсэг буюу үндэслэл хэсэг маань энэ үрээд дууслаа. Харин дараагийн хэсэг рүү шилжиж дэмжлэг илтгэл байгаа. За энэ хүү хэсгээр бол гишүүд хоорондоо халз мэтгэлцээ хийж багийн ахлагч нарын аргументуудыг бол дэмжинэ. 2 болон 4 дугаар энэ дэр. За 2 дугаар энэ дээрээс эхлэе. Таны цаг явж эхэллээ. За
Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай багийн зүгээс ихээр хосуудын харилцаанд үнэнч байх боломжгүй гэдэг тал дээр ерөөдөө нийтдээ 3 аргументын туршид ярьж өгсөн байгаа. За тэгээ юу хамгийн ихний аргументын турш дээр юу мэдлэг боловсрал гэж яриад байгаа. Мэдлэг боловсрал гэдгийнхаа хүрээнд бид нар юуг авч үзээд байгаа юм бэ? Гэр бүл төлөвлөлт гэдэг асуудал өнөөдөр орчин үеийн гэр бүл дээр орчин үеийн хосуудын харилцаан дээр тутмаг байна гэдэг зүйлийг харж үзээд байгаа. Тэгээ энэ дээрээс юуг харж болох вэ? Гэр бүл төлөвлөлт байхгүйгээс үүдээд өнөөдөр нөгөө нэг төлөвлөөгүй жирэмсэлт нөгөө нэг гинтийн санхүүгийн асуудал магадгүй гинтийн гэр бүлийн эрүүл мэндийн асуудал гэдэг ч юм уу тодорхой хэмжээний асуудлууд гарч ирэхэд юу гэхээр хосуудын хооронд үл ойлголцол үүсч эхэлдэг. За энэ дээрээс хараад юуг харж үзэх вэ гэхээр одоо асуудлын тухайн үүсч буй асуудлын талаар ярилцдаггүй нээлттэй байж чаддаггүй эндээс үүдээд юу гэхээр хосуудын харилцаа өнөөдөр үнэнч байх боломжгүй байх энэ нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байгаа маа. За тэгээ судалгаанаас хараад үзэх юм бол гэр бүл төлөлтөөс төлөлтгүй байгаагаас үүдээд одоо хүүхдтэй босох хосуудын үнэнч байдал 30%-аар алдагддаг гэсэн судалгаа байдаг юм байна л та. Энэ дээрээс юуг харж үзэх вэ? Гэр бүл төлөлтийн мэдлэг боловсрал өнөөдөр Монгол улсын нөхцөл байдал дутмаг байгаагаас үүдээд өнөөдөр хосуудын харилцаа үнэнч байх боломжгүй энэ нөхцөл байдал бүрдэж байгаа юм байна гэдэг зүйлийг ярьж өгöd байгаамаа. За аргумент 2 дээр болохоор хэрэгцээ гэдэг зүйлийг авч үзээд байгаа. За хэрэгцээ гэдэг зүйл дээр юуг ярьж өгöd байгаа юм бэ гэхээр манай удирдагчийн хэлсэн шиг эрэгтэй хүн өнөөдөр гэртээ хүндлүүлэх мэдрэмжийг эмэгтэй хүн хамтран амьдрахчаасаа халамжлуулах тэр мэдрэмжийг авах хэрэгтэй байдаг юм байна. Тэгээ энэ дээрээс юуг харж үзэх вэ гэхээр Америк нэгдсэн улсад хийсэн нэг юм судалгаа байдаг юм байна л да. Энэ дээрээс хосуудын харилцаа юу гэхээр 5-аас дээш жил болоход үнэнч байдал гэдэг зүйл 50-аас доош буурдаг юм байна гэж. Тэгээ энэний үндсэн шалтгаан нь юу байгаад байгаа юм бэ гэхээр нөгөө нэг эрэгтэй хүн өнөөдөр гэртээ хүндлүүлэх, хайрлуулах гэдэг мэдрэмжийг хамтран амьдрахчаас авахаасаа болчихсон. Нөгөө талдаа юу гэхээр эмэгтэй хүн хамтран амьдрахчаасаа халамж гэдэг зүйлийг мэдрэхээ болчихсон. Энэ дээрээс үүдээд хосуудын нөгөө нэг үнэнч байдал гэдэг зүйл алдагдаж байгаа. Яагаад вэ гэхээр нөгөө нэг хүндлүүлэх, нөгөө нэг халамжлуулах хэрэгцээ нь дутагтаад ирэхээр нөгөөтгөө нийгмээсээ эргээд хайж эхэлдэг. Энэ нөхцөл байдал үүсэж байгаа юм байна гэж үзээд байгаа юм. За нөгөө талаар юу гэхээр гэр бүлд үүсэж байгаа хэрүүл маргааны 30%-аас дээш хувь нь болохоор үнэнч бус байдлаас үүдэлтэй байна гэдгийг бас Монгол Улсын гэр бүл судлалын төвөөс гаргасан юм байна. Тэгэхээр эцэст нь үхээр гэрлэлт гэдэг нь болохоор нэгнийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хүндлэх асуудал. Тэг хүндлэгдэх, халамжлагдах хэрэгцээ байхгүй байгаа тохиолдолд харилцаанд байнга асуудал үүсч эхэлдэг юм байна. Үүнээс үүдээд хосуудын харилцаа үнэнч байх боломжгүй байна гэдэг зүйлийг ярьж өгöd байгаамаа. За аргумент 3-аараа юу гэхээр хариуцлага гэдэг зүйлийг авч үзсэн. Хариуцлага гэдэг зүйл дээр юу гэхээр өдөр тутмын үйл ажиллагаанд одоо эрэгтэй эмэгтэй хүмүүстэй хариуцлага адилхан байх хэрэгтэй байна л та. Юу гэхээр гэр цэвэрлэх, хоол хийх, магадгүй хүүхдээ харах, хүүхдээ сургуульд нүүгч авах, санхүүгээ удирдах гэх мэтчлэн энэ одоо гэр бүлийн хариуцлагууд одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс тэнцүү хуваагдах хэрэгтэй байдаг. Гэтэл аль нэг талдаа давуу байх нь өнөөдөр үнэнч байдал алдагдах энэ боломж нөхцөлийг бүрдүүлэх юм байна гэж манай багийн зүгээс үзэж байгаа. Тэгээд судалгаанаас хараад үзэх юм бол хариуцлагын тэнцвэргүй байдал өнөөдөр хариуцлага алдагдсанаар хосуудын үнэнч байдал 40%-аар буурдаг юм байна л та. Юу вэ гэхээр одоо энгийн чин дээрээс аваад үзэх юм бол одоо магадгүй гэр цэвэрлэх, хоолоо хийх гэдэг зүйлс хүн эмэгтэй хүн хийх ажил биш. Яг хоёулаа адилхан ажилдаа яваад яг хоёулаа адилхан орой ирж байгаа тохиолдолд аль боломжтой нь хийх харилцан зөвшөөрлөх энэ асуудал байхгүйгээс үүдээд өнөөдөр хосуудын харилцаанд өдөр тутмын хэрүүл маргаан зөрчилдөөн гэдэг зүйл гардаг юм байна. Үүнээс цаашлаад юу гэхээр нөгөө нэг үнэнч байх боломжгүй энэ нөхцөл байдал нь бүрддэг юм байна гэж үзэж байгаа юм. Тэгээд нэг хүн гэрийн бүх ажлыг хийж нөгөө хүнээ оролцуулахгүй байснаар үүсэж байгаа стресс маргаан нь удаан хугацаанд дамжирснаар гэр бүлийн нөгөө нэг бидний яриад байгаа үнэнч бус байдал гадуур харилцаа гэдэг зүйл үүсэх юм байна. Хоёрдугаар энэ дэр маань үлдсэн хугацаагаа үргэлжлүүлэх боломж танд олдно. За одоо дөрөвдүгээр энэ дэр лөө шилжүүлээ. Дөрөвдүгээр энэ дэр дэмжлэг хэлээ юм уу? За сайн бацгаана уу бүгдд нь орой мэнд хүргэе. Ницаах багийн гишүүн дэмжлэгийн болон ницаалтын ихтгэлтэй нөхцөлгөө бэлэн боллоо. За юун дөрөв тодорхойлтыг нотлох багийн зүгээс дутуу тодорхойлсон гэж бодож байна. Хосуудын харилцаа гэдэг нь эрэгтэй эмэгтэй хоёр хүний хайр сэтгэлийн үүднээс сайн дураараа сонгож буй юм сонголтын харилцаа байдаг. За тэгэхээр хосуудын харилцааг бол дахин тодорхойлж танхимд илүү ойлгомжтой болгож хүн зүйтэй болов уу гэж бодож байна. За нотлох багийн аргумент нэгээс эхлэе л да. Мэдлэг боловсролын дорой байдал нь хосуудыг үнэнч бус байхад хүргэж байна гэж байна. Тэгвэл одоо Монгол улсад хийгдсэн судалгаагаар бол 10 гэр бүл тутмын 7 нодоо салжиг 2017 онд авч үзсэн байна л да. Эндээс яг салах шалтгаан нь бол
дорой байдал биш карьер сонголттой буюу дараагийн түвшний карьер сонголтыг хийхэд тулд за миний хамтрагч миний карьер сонголтод дэмжлэг одоо үзүүлэхгүй байх магадлал нь 46% байна гэсэн үндснээс салж байгаа нь бол 46% байна. За хүүхэд хүмүүжлийн ялгаатай арга барил нь бид хоёрыг цаашдаа хамтран амьдрахад төвөгтэй байдалд оруулж байна гэж өгсөн нь бол 43%. Гэр ахуйн хөдөлмөрлөлтийн хуваарлалт нь бол 43% гэдэг ч юм уу. Эдгээр ингээд 50%-аас доошоо үзүүлэлттэй байгаа нь бол хүлцэн 50% нэмэх үзүүлэлт нь боловсролын ялгаад асуулт асуух тийм. За 11 гэр бүл тутмын 7 нь өнөөдөр салж ийна гэсэн судалгааг та дурдж өглөө штэ. Тэнгүүл Монгол улсын гэр бүл салалтын шалтгаануудыг аваад үзэх юм бол эхний гуравт үнэнч бус байдал алдагдахаа гэсэн шалтгаан байдаг юм байна л да. Тэгэхээр энэ 11 гэр бүл тутмын 7 салж ийна салж байгаа 7 гэр бүл дээр өнөөдөр яг энэ үнэнч бус байдал алдагдах гэдэг шалтгаан байх боломжтой юу? Энэ талаар мэдээлэл өгөөч. За тэгэхээр карьер сонгуульд хүүхэд хүмүүсийн ялгаатай арга барил гэр ахуйн хөдөлмөрлөлтийн хуваарлт зэрэг нь бол үнэнч бус байдалд нөлөөтэй сонголт бол биш ээ. Энэ бол тухайн хүний одоо хувь хүнийхэн хөгжил хувь хүний өөртөө хийж байгаа сонголт болохоор үнэнч бус байдалтай хамаатай сонголт биш гэж үзэж байна. За тэгэхээр цаашаа өөрсдийн дэмжлэгийг ихлээр танилцуулаад явчих. За тэгэхээр салсан хосуудын 95% нь хамтрагч нь өөрийн зан араншиндаа өөрчлөлт оруулахгүй одоо байсан үүднээс гэр бүл бол сал явагдсан гэж үтсэн байна. Тэгэхээр энэ юуг хэлж байгаа вэ гэхээр тухайн хүний зан араншин гэдэгт нь зөвхөн үнэнч бус байдлын тухай биш, хүнд бол маш олон төрлийн зан араншин характер бол байдаг. Тэгэхээр багаасаа болон нийгмээс авсан бусад одоо зан характер нь энд бол гол төлөв байр суурийг бол эзэлж байна гэж үтсэн байна. За хэрэгцээ гэдэг дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн мэдээж ялгаатай хэрэгцээтэй, түүнчлэн хүлээж авах чадвар, илэрхийлэх чадвар бас ялгаатай байдаг. Жишээлбэл эмэгтэй хүн бол илүү одоо тухайн эсрэг хүүснийхээ хүний сайн талуудыг хамгийн түрүүнд хүлээж авч зөвшөөрч харилцааг эхлүүлдэг бол эрэгтэй хүн болохоор илүү сул талуудыг хүлээн авч зөвшөөрч харилцааг эхлүүлдэг байна. Тэгэхээр харилцааны явцад яаж байгаа вэ гэхээр мэдээж эрэгтэй хүнээс бол аль хүнээс нь сайн бүх талууд гарч ирнэ. Тэгэхээр энэ зам төлөв энэ одоо характерууд гарч ирэх тэр агшинд зөвхөн хэрэгцээ биш, сэтгэл зүйн одоо зөвхөн одоо нейтралдик хэрэгцээ биш, сэтгэл зүйн одоо энэ асуудлууд зам төлөвийн асуудлууд нь тухайн хүний бусад одоо сонголт хийхэд нөлөө үзүүлж байдаг юм байна. Тэгэхээр үнэнч бус байх гэдэг дээр бид бол зөвхөн зам төлөвийн тухай ярьж ийн гэж бол би үзэж байгаа. Тэгэхээр за үргэлжлүүл. За одоо нэг гэр бүлийн одоо яг зохисуудын харилцаанд сэтгэл зүйн хэрэгцээ нь хэр хангагдаж байгаа бол гэж. За сэтгэл зүйн хэрэгцээ хангахад бол мэдээж зөвхөн миний болон биш эрэгтэй болон эмэгтэй хоёр хүний хоёулангийнх нь одоо гаргаж байгаа үйлдэл тэгээд гаргаж байгаа одоо хариуцлагын байдал хамаатай байгаа. Тэгэхээр аль тал нь одоо тухайн хүний мэдэрч хариу үйлдэл үзүүлбэл энэ хэрэгцээ бол хангагдах бүрэн боломжтой. Тэгэхээр бид одоо өөрсдийнхөө зан төлөв болон хамтрагчийнхаа зан төлөвийг илүү ойлгосон, тэрнээс сэтгэл зүйн одоо үйл хөдлөлт нь одоо тохирсон хариу үйлдэл үзүүлснээр энэ зүйл бол шийдэгдэх боломжтой гэж үзэж байна. За манай ахлагчийн зүгээс амлалт гэдэг зүйлийг гаргаж ирсэн байгаа. Амлалт нь бол зөвхөн хосуудын харилцаа эхлэхэд мэдээж амлалт өөр байдаг. За тэнгууд гэр бүл одоо гэрлэлтэд батлуулах үед бидний амлалт бол илүү хариуцлагатай, илүү одоо логтой болж эхэлдэг. За ингэснээр бол бид тухайн амлалтыг биелүүлэхийн тулд үргэлж одоо хичээж хариуцлагатай байж сонголтыг бол шийдвэрийг гаргаж явдаг юм аа. За ямар ч гэсэн дэмжлэгийн ихтгэлийн мар хэсэг хин хүрээд өндөрлөлөө. Харин одоо мэтгэлцээний дараагийн хэсэг болох модераторын асуултын хэсэг рүү оръё. За мэтгэлцээнийг ямар ч гэсэн яг одоогийн байдлаар хоёр тал маань яг мэтгэлцээн гэдэг зүйл рүүгээ арай орж өгөхгүй байна. Хоёр тал руугаа сайн мөргөлдөж өгөхгүй байгаа учраас асуулт бэлдсэн байна. За эхний асуулт бол нэгдүгээр мэтгэлцэгчээс асууя. За үнэнч бус байгаа учраас ерөөдөө юм салт үүсэж байгаа шүү дээ. Тухайн гэр бүл хосуудад. Тэгээ ер нь эрэгтэй хүн нь илүү их үнэнч бус байдал гаргаж гинөө, эмэгтэй хүн нь илүү үнэнч бус байдал гаргаж гинөө. Энэ дээр ямар тоо баримт байна? За баярлалаа. Үнэнч манай багийн одоо энэ шийдлийг ойлгож байгаагаар үнэнч бус байгаагаараа одоо салалт үүсэж байна гэдэг дээр фокус байна. Яг хосуудын харилцаанд үнэнч 100% үнэнч байх боломжтой юу гэдэг дээр фокуслаад. За тоо баримтаас дуртай бол яг Монгол улсад өнөөдөр жилд дунджаар 15,000 гэр бүл гэрэлтэй батлуулт юм байна. За тэгээд өмнө жилүүд болоод тэр жилийн тоог оролцуулаад жилд дунджаар 4,400 одоо 2024 оны судалгаагаар 4,463 буюу ер нь бол жилд дунджаар 4,500 гэр бүл салаад 3-1 салаад гэсэн. Тэгээд эдгээр гэр бүлтийн салаад байгаагийн хамгийн том шалтгаан үнэнч бус байдал гэж үзээд. Одоо нэгдүгээр
ихтгэл дурдсанчлан үнэж бус байдал гэдэг нь зөвхөн одоо нөгөө нэг худлаа одоо үнэж биш байх хамтрагчаа хуурах бус үнэн биш байх худлаа ярих тодорхой хэмжээнд тэр хүн одоо ингээд жүжиглэх ч юм уу те өөр дүр эсгэх ингэж дүр эсгэснээрээ тэр үнж бус байдал алдагдаад тэгээд энэ гэр бүл салааднаа. Тийм болохоор гэр бүл салаад байгаа нь гол point биш. Гэр бүл үнэж бус байгааднаа. Тэгээд гэр бүл салаад байгаагийн үнэж бус байх нь зөвхөн одоо гэр бүл салаад байгаа юм хор уршигтай зүйл биш гэж манай баг ер нь үзэж байгаа. Тэр нь юу гэхээр үнэж бос байснараа тэр гэр бүлийг хамгаалж авч үлдэж байгаа бас нэг өөр нэг арга зам гэж үзэж байна. Тэр хүн одоо тэр эцэг тэр залуу эсвэл тэр ээж тэр одоо эхнэр хүн гэдэг худлаа ярих эсвэл тодорхой хэмжээнд дүр эсгэснээрээ худал байснараа тэр гэр бүлийг авч үлдэж байгаа нэг хэлбэрэ гэж манай багийн зүгээс үзэж байна. Дараагийн асуулт эхний аргумент дээр хэлсэн байна л да. Мэдлэг боловсролын ялгаанаас болоод ерөөхдөө салаад байна гэж би зөв ойлгосон бол. Тэгэхээр хосууд заавал мэдлэг боловсролын хувьд тийм ойролцоо төвшөнд байх хэрэгтэй юм. За тэр мэдлэг боловсролын ялгаа гэдэг нь болохоор мэдлэг боловсрол гэж яг юу хэлээд байна? Бакалаврын дипломыг яриад байна уу? Эсвэл одоо яг юу хэлээд байна? Нөгөө мэрэгжилдээ илүү мэрэгссэн байдлыг боловсролтой хүн гэж хэлж гин үү? Яг юун дээр чинь зөрүү гараад, яг ямар жишээ гараад мэдлэг боловсролоос болоод энэ үнээс салцсан гэд ямар жишээнүүд байна? За манай шийдлийн хүрээнд одоо энэ мэдлэг боловсрол юу вэ гэхээр гэр бүлийн харилцаанд ороод ирэхээр санхүүгийн мэдлэг боловсрол, хайр сэтгэлийн мэдлэг боловсрол, тэгээд одоо хайр сэтгэлийн мэдлэг боловсрол, гэр бүлийн мэдлэг боловсрол, тэгээд одоо бэлгийн харилцааны мэдлэг боловсрол зэрэг олон төрлийн мэдлэг боловсрол хэрэг болд юм байна л да. Тэгээд эдгээр мэдлэг боловсрол нь гэр бүл болоод бие бинийгээ ингээд үнэхээр хайрлаад явхад одоо хангалттай хэмжээний мэдлэг боловсрол хоригдлуулаг байдаг. Нөгөө нэг миний хэлсэнчлэн танилцаад удаагүй жиж хүүхдтэй очдог. Тэгээ хүүхдтэй болсон болохоор нэг гэрт орох шаардлага гардаг. Тэгээ нэг гэрт орсон болохоор л хормоо хийгээд одоо бэр гуулгаад хормоо хийх шаардлага гардаг. Уг нь бол анхандаа үерхэж эхлэхээс өмнө тэр хүнийг ямар хүн гэдгийг таниад тэгээд өөрийгөө бас таниад би чи мэдлэг боловсролтой хүн билүү над бэрхшээл тулгуур яах вэ гэдгийг хизээч одоо хангалттай хэмжээнд ойлгоогүй байж асрыг хайраар л бие битэйгээ ингэ суучдаг. Тэгээд нөгөө нэг тооцоол дутсан үед тэнд нөгөө бэрхшээл тулгараад тэгээд үнж бос байдал нь үгээр алдаж эхэлдэг гэж үзэж байна. Дараагийн нэг асуулт байна л да. 10 жилээсээ магадгүй ирэхэд тэгээд ямар нэгэн өөр хүнтэй уулзах ч юм уу, эсвэл нэг өөрөө чи хэлж байгаагаар яг үнэн байсан. Тэгээд ад жаргалтай байгаа гэр бүлүүд мэдээж бол байгаа л байх. Тэгэхээр ийм кейсүүд хосуудын харилцаанд үнж байж болдог гэдгийг чи яг муу юм шүү. Байж болдго юм шүү. За эдгээр кейсүүдийг ингээд ажиглах юм бол бүгдээрээ ажиглах юм бол одоо ингээд үнэж байдлыг одоо 100% бүгдээрээ мэдэх боломжгүй шүү дээ 5 2 дээр. Тэгээд тэр одоо нууцаарч байж болно шүү дээ гэж. Ямар нэгэн байдлаар тийм гот тэр нь одоо манай багийн яриад байгаа гол санаа бол үнэнч байх гэдэг нь яг зөвхөн хамтрагчаа хуурах бус одоо тодорхой хэмжээний дүр эсгэх жүжиглэх ч юм уу те энэ гэр бүлийг авч жаргалтай. Одоо жишээлбэл та иймэрхүү харилцаанд үнэнч үү? Би үнэнч гэж хэлэхгүй. Хэлэхгүй. Тий. Гэтэ миний одоо энэ хосуудын харилцаа тогтвортой байдаг гэж би. За ойлголоо. За дараагийн асуулт 3 дугаар мэтгэлцэгчээс асууя. Ер нь эрэгтэй хүн, эмэгтэй хүн яагаад ингээд нэгнээсээ уйдаад байна гэхээр нэг хүнтэйгээ байнга цуг байгаад зөвхөн тэр хүнээсээ нийгмийн хэрэгцээг аваад ирэхээрээ өөр хүнтэй ярилцах хэрэгцээ гарна. Өөр эр хүн ийм байдсан байж тээ гэдэг бодол тэр хүн төрнө. Эрэгтэй хүнд ч гэсэн ялгаагүй. Нэг эмэгтэйтэй байнга цуг байгаад ирэхээрээ өөр эмэгтэйтэй байвал ямар бол нөгөө эмэгтэйтэйгээ маргалцсан үед өөр эмэгтэйтэй ярилцах үед нэг юм сэтгэлийн одоо юу гэдэг нэг хэрэгцээг хангаад байна шүү дээ. Энэ таны хувьд магадгүй араар тавилтанд орох уу? Яг уу яаж хүлээж авч байгаас л хамаарна. Хосын харилцаан дээр хит өндөр хүлээлт тавьчих юм бол тэр хүлээлтийг зөрөөд ирэх үед энэ чинь хууралт бол авчиж байгаа гэсэн үг. Итгэл алдах бол авчиж байгаа гэсэн үг. Хосын харилцаан дээр маш олон сорилтууд байдаг л да. Худлаа ярихад байж болно, шудраг ус байдлаас иж болно те, хайр болон одоо те бэлгийн амьдрал дээр байж болно. Айсвал хүлээлтээс зөрсөн тохиолдол ч бас байж болно. Тэгэхээр яг юун дээр байна уу гэдгээс хамаарх баг. Ер нь бол хосын харилцаан дээр хуурж гинэ гэдэг чинь харилцагчаа өөрийнхөө сонголтыг өгөөсгөж гинэ гэдэг чинь тэр хүн өөртөө асар итгэлгүй байна л гэсэн үг байхгүй юу? Тийм. Маш товчхон да тийм. Асар итгэлгүй байна. Дараагийн нэг асуулт байна л да. Та одоо жишээлбэл мэдээж энэ хугацаанд янз бүрийн л одоо хүмүүстэй харьцаад болзоод нөхлөөл ингээл явж лээсэн бах те. Тэгээ таны энэ кейсүүд дээр үнж бус байдлаас л салсан кейс байна уу? Үгүй яг байгаа л ах. Байгаа. Тэгэхээр ер нь зарим тийм. Тэгэхээр зарим үед бол үнэхээр боломжгүй юм шүү те. Яг энэ бол нөгөө хувь хүний өөртөө хандж байгаа хандлагын алдаа байхгүй. Маш олон зүйлс нөлөөлж ш тэр хүн би энэ хүнд үнж байх уу гэдэг шийдвэрийг гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ олон зүйлс ингээд
зохицлогдоод ингээд боломжтой байх одоо хосын харилцаа үнж байх боломжтой гэж та стил бодсоор байна тий. Боломжтой. За тэгвэл 10 хос тутмын одоо хідэн үнэхээр үнж байж чаддаг бол Одоо олон улсад хийсэн судалгаа гэдгийг 50 улсад хийсэн судалгаа 2023 онд 20 оноос эхлээд 23 оны хүртэлх хугацаанд 50 улсад хийсэн судалгааны дундчаар Америкийн нэгдсэн улсад хийсэн байдаг юм л да. За энэ судалгаан дээр юу гэж хардаг вэ гэхээр эрэгчүүдийн 34% нь одоо энэ нийлбэр нь шүү дээ тийм ээ. Доктортой бус харилцааг шүү. Доктортой бус харилцааг. Тий. Хэвэн юм а гэж утсан. Харин 64% нь болохоор доктортой харилцаа нь өөрөө хэвэн юм а. Байх бүрэн боломжтой юм а гэж үзсэн. Эмэгтэйчүүдийн 24% нь болохоор доктортой бус харилцаа нь өөрөө хэвэн. 76% нь болохоор доктортой үнийн харилцаа нь өөрөө хэвэн юм а гэж үзсэн байдаг. За энэ дээр яаж юм гэхээр фактуудыгаа нэмэлт асуултын хэсгээр оруулах боломжтой цаг туссан байна. Магадгүй та тайлбар хэсгээрээс орж болно. За мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжиж, дараагийн хэсэг бол тайлбар хэсэг. Багуудад би одоо 15 секундын хугацаа өгье. Энэ хооронд багийн гишүүд хоорондоо ярилцаад нэмэлт илтгэлээр хэнийг гаргах вэ гэдгээ өөртөө сонгороо. За 15 секундын хугацаа явсан. За цаг дууссан маань хариултыг авъя. За нотлох багаас эхлэе. Аль мэтгэлцэгч нь нэмэлт илтгэлээр орох вэ? За багийн ахлагч орхорсон маань. За ницах талаас аль мэтгэлцэгч маань нэмэлт илтгэлээр орох вэ? За мөн ялгаагүй багийн ахлагч орсон маань. Нэгдүгээр багийн ахлагчаас эхлэе. За таны цаг явж эхэллээ. За манай баг ерөнхийдөө одоо мэдлэг боловсралгүй байснаас одоо хэрэгцээгээ хангахгүй байснаас хариуцлахгүй байснаас одоо болоод үнэч бос байдал алдагдж байна гэж яриад байгаа. Тэгээд үнэч бос байдлыг одоо дахиад давтаад хэлэх юм бол үнэч байдал гэдэг чинь 100% төгс нэг ч худал зүйл байхгүй харилцаа хэлээд байгаа. Нэг худал зүйл ороод ирэхээр тэр харилцаа үнэч бос байна гэж үзээд байгаа. За хариуцлага гэдэг зүйлийг нэг тодорхой яриаггүй шүү дээ. Одоо хариуцлага гэдэг зүйлийг одоо манай гишүүний хэлсэнчлэн ер нь бол хариуцлага гэдэг зүйлийг үргэлжлээ хосуудын хувьд болохоор аль харилцаагаа авч үлдээ гэж байгаа төрүүлж хариуцлагыг үүрт юм байна. Хосуудын харилцаа ингээд харилцаа адилгүй одоо хариуцлага харилцаа адилгүй байгаад байна л та. Одоо нэг нь зөвхөн хүүхдээ аваад хоолоо игээл гэрээ цэвэрлээд ажилдаа яваал тэгээл өдөржингөө ажиллаад төгжрээд ирэнгуут нь гэрт нь нэг нь уцаа оролтсон гэрэн заваа хоол хийгээгүй байж хахаар тэнд нэг хариуцлагагүй байдлын улмаас хосуудын одоо сэтгэл зүй болон бие махбод ингээд дороод байна. Тэгээд дороодсны улмаас нь хосууч бие махбод сэтгэл зүйн хэрэгцээг өөр газараас хайгаад тэг үнж бос байдал нь алдагдаад байгаа гэж үзэж байгаа. Тийм болохоор энэ хариуцлагыг яаж нэмэгдүүлэх вэ гэхээр хосууд ингээд 1 жилдээ ч юм уу 2 жилдээ хиймлэр өөрийнхөө хүчээр тий өнөөдөр би хүүхдийн хумсыг авчнаа. Өнөөдөр би хүүхдээ цэцэрлэгт нь хүргээд өгч. Өнөөдөр би хоолоо хийгээ гэдэг чи. Яагаад 1 жил 2 жил ингэж болохгүй гэж. Ингэснээрээ нэг дараагийн одоо хариуцлагатай байдал нэмэгдээд энэ хариуцлагатай бэл гэдлэг зөвхөн мөнгө биш ингээд ийм сэтгэл зүйн хэрэгцээг нэмэгдүүлж байгаагаараа одоо тэр үлээгээрээ ингэж ойлголоо. Нэгсэндээ хүчлэх ёстой гэж ойлгож байна. Зөв үү? тий Хүчлэх ёстой. Одоо тухайн хүний хил хязгаарлал шууд нэвтрэх ёстой гэж таны ярьж байгаагаар бол би тэгж ойлголоо. Одоо хосын харилцаан дээр чи өөрчлөгдөх ёстой. Энэ зүйлийг хийх ёстой. Би ажил хийж байгаа учраас чи гэртээ сууж байгаа учраас энэ зүйлийг заавал хийх ёстой гэдэг ийм хүчилж байгаа хандлагыг шууд түлхэж оруулж ирэх нь зөв гэж харж байгаа. За буруу ойлгосон байна. Маш буруу ойлгосон байна. Ер нь нөгөө хүнээ хүчлэх биш, өөрийгөө хүчлэх ёстой гэдэг юм яриад байгаа. Нөгөө хүн бол хамаагүй. Нөгөө хүн чинь та хүчлүүлээд хэр удаан дисгүү? Мэдгүй тэрийг одоо хэлж мэдгүй шүү дээ. Тэр хосуудын одоо сэтгэл зүйн онцлог, бие махбодын онцлог бүгд өөр байгаа. Өнөөдөр чинь хэдэн үе байгаа үлээ тий. Таны үед. Би яг хаа амьдрал дээр гарч ирээд өөрийгөө хүчлэх шаардлага гарвал хүчлэх байх л та. Ер нь бол энэ нөгөө үнэч бус байдал ингэж байгаа болохоор л ийм юм гараад наа. Хариуцлагагүй байдал байгаа болохоор л үнэч бус байгаад наа гэдэг зүйлийг яриад байгаа. Тэгээд ер нь бол хүний оргисон хайр гэдэг хэмжээтэй байдаг. Тэгээд дуустдаг хүн ер нь анх болцож ирсэн шигээ үсээ янзлаад, хувцас янзлаад тэр хүнтэйгээ хизээш дараа нь тэгж болцдоггүй, нөгөө нэг болзоонд үрддэггүй. Ер нь бол өдөржин ажиллаад ороод ирэхээр уцаа орлоо сууж байвал хинээц уур хүрнэ шүү дээ, тийм болохоор ер нь бол энэ ингээд гурван аргументыг хараад үзэх юм бол манай гурван аргумент нэг л зүйл дээр нэгдэж байгаа. Энэ юу вэ гэхээр хоорондоо ерөөсөө ярилцдаггүй байдал. За байж дахиад нэг юм асуу. Хайр хэмжээтэй байдаг гэдээ асуучлаа тий. Хүний оргисон хайр хэмжээтэй байдаг. Тий, хайр хэмжээтэй байдаг гэдэг. Хүний оргисон дөнгөж төрсөн хүүхдээ харсан ээжийн хайр, аавын хайр дуустдаггүй. Тэр хайр дуустдаггүй. Хайрыг хэмжиж болох уу?
За энэ манай нөгөө сэдвээс гажаад явчлаа дөнгөж төрсэн хүүхд аав ээжийн хайр дээр юусоо яриаггүй. Хайр гэдэг өөрөө адилхан. Гэхдээ хосын хайр гэдэг зүйл маань тодорхой хэмжээний үе шаттай, тодорхой хэмжээний давтамжтай, тодорхой хэмжээний бид нар даван туулах гэдэг зүйлтэй байдаг. Яг энтэй адилхан ээж аав нь хүүхдээ хайрлахтай яг адилхан, хүүхэд эцэгийнхээ хайрлахтай яг адилхан байхгүй юу? Тэгэхээр энэ зүйл дээр анх харилцсанараа өнөөдөр яг маргааштай адилхан давтагдаж болох уу? Яг энтэй адилхан зүйл яриад байна л да. Тэгэхээр энэ зүйлийг юу гэж тайлбарлах вэ? За ер нь бол сэдвээсээ гажаад ерөөсө буруу ойлгохгүй яваад байна л да. Ойлголтын зүгээр асар их үүсэт. Хосуудын хайр гэдгийг таны хэлсэнчлэн үе шаттай байдаг. Оргилсан хайр миний хэлээд байгаа шиг оргилсан хайр гэдэг бол ер нь бол хэмжээтэй хугацаатай байдаг. Оргилсан хайр таныхаар хэдийн хугацаанд үргэлжилдэг вэ? Энэ судалгаагаар 5 жил гэдэг юм билээ. Хүн яг хоорондоо бие биедээ танилцаад үерхэд суугаад 5 жил танилцсанаас хойш асар олон судалгаа та судлаад үзээрэй. За тэгвэл оргилсан хайр судалгааг нь судлахаас илүүтэйгээр танаас асууж байгаа байхгүй ямар судалгаагаар хаана хийсэн судалгаагаар тэгээ сэтгэл зүй гэр бүлүүдийн судалгаагаар та судлаад үзээрэй. За тэнгуут нөгөө нэг оргилсан хайр нь 5 жил байгаад дууссны дараагаар нөгөө нэг оргилсан хайр анх байсан юмаа нөгөө хүнээс хайгаад эхэлдэг. Чи дандаа тэгдэг. Чи дандаа намайг ойлгохгүй нөгөө нэг тэгээд нөгөө нэг хамтран хамтрагч нөгөө нэг би хизээд гисэн гэдэг хоорондоо асуудал үүсдэг. Тэгээд асуудал үүснээрээ анхны хэрэгцээгээ хангаж чадаагүй оргилсан хайр нь дууссан учраас үнэнч бос байдал нь алдагддаг гэж үзээд байна. За энэ эдгээр бүгдийг нийлүүлээд манай 3 аригмид нэг юм дээр одоо нэгдээд байгаа нь юун дээр нэгдэж байгаа гэхээр хосууд хоорондоо ерөөсөө ярилцаж чаддаггүй. Хоорондоо ярилцааг болмаас ингээд энэ 3 ингээд ярилцаж чадвал гэр бүлийн харилцаа доктортой байх бүрэн боломжтой гэж хэлж байгаа зүг үү? Тэг үнэнч байх боломжтой. Гэтэ ярилцаж чаддаггүй. Тэнгууд энэ гурыг хангалттай хангаж чадах юм бол ярилцаж чадах юм байна л да. Тэгсэн хоорондоо ярилцаж чаддаггүй болмаас бие биенийхээ өөрийнхөө хэрэгцээг өөрийнхөө нөгөөнийхөө хариуцлагагүй байдлыг мэдлэг боловсролын зөрүүгээ өөр газараас хайгаад ярилцаж чадаагүй болмаас энд ингээд үнэнч байдал ингээд алдагддаг юм байна гэдэг зүйлийг ер нь үзэж байна. Тэгээд ер нь бол гэр бүл бол биднээс ингээд их цаг авдаггүй шүү дээ. Өнөөдөр бүгдээрээ 8 цаг унтдаг, 8 цаг ажил дээр байдаг, 3-4 цагийг төвчрөж зарцуулаад нэг 2-3 цагийг нөгөө нэг хосуудаа зарцуулах хэрэгтэй болж байгаа. Энэ хосуудаа зарцуулах 2-3 цаг ерөөсөө ийм чанартай зарцуулж чаддаггүй. Хажууд нь ирэл утсаа оролдоод байдаг, ажлынхаа стрессийг гаргаад байдаг, нөгөөнийхөө хэрэгцээг, сэтгэл зүйн хэрэгцээг, бие махбодны хэрэгцээг хангалттай хангаж чаддаггүй болмаас нөгөө хамтрагчийн нь одоо хэрэгцээ дутагдаад тэгээ үнэнч бус байдал нь ингээд алдагдж байна гэж үзэж байна. За тэгээд илүү дэлгэрэнгүй зүйлийг манай гишүүн ярих баха. Баярлалаа. За 3 дугаар бэлтгэгчд тайлбар хэсгийнх нь хугацаас үлдсэн байна. Та энэ хугацаагаар ашиглаж. Тэгэхээр нэг ингэж ярьж байна. Харилцаж чадахгүй байна, ойлголцож чадахгүй байна тий. Тэгэхээр мэдээж энэ өөрөө маш том асуудал байхгүй юу? Бид нар бие бинийгаа хүлээж чаддгүй түрүүнд би хэлсэнчлэн одоо нэгсэндээ маш өндөр хүлээлт тавьчихдаг. Маш өндөр хүлээлт тавина гэдэг чинь би тэр хүнийг өөрөөрөө дүгнж эхэлж байна гэсэн үг. Би өөрөөрөө дүгнээд өөрөөрөө барих гад өөрөөрөө тий тодорхой хэмжээгээр чи энийг хийх ёстой эсвэл би энийг хийх ёстой гэдэг ч юм уу тий. Хин нэгэнд таалагдах гад хин нэгэнд одоо тий баригдах гад ч юм уу. Эсвэл энэ харилцааг аврах гад ч юм уу тий. Нэг талаас хүчин хичээл зүтгэл гараалаа. Тэр хичээл зүтгэл яах вэ? Уралдаанд морь давхичийлаа гэж үү. Нэгэн давхаалаа, нэгэн зогсоолаа. Хоёулаа зэрэгцээд урагшилж чадах уу? Гэр бүлийн харилцаа гэдэг бол харилцан хүндлэл, харилцан ойлголцол, харилцан итгэл дээр суурилж идэг. Яагаад тэгэхээр таны сонголт эхнэр чинь миний сонголт миний нөхөр ахгүй юу? Тэгвэл би нөхрөө анх яаж харилцсан? Юуг нь харж дурлсан? Тэр оргилсан хайр хаанаас эхэлсэн? Тэрэн дээр л анхаарах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүйгээр яаж юм нэхэр амьдралын явцад тэр харилцаа, тэр хандлага өөрчлөгдөд ирэхээр бид нар яах вэ? Тэр хил хязгаар гэдэг зүйл рүү нэвтрээд байна. Тэр нэг давтамжтай цаг гаргадаг шүү дээ. 24 цагийг 24 цагаад нь хайртай хүндээ өгдөг байсан уу бид нар? Үгүй. Яг чанартай цаг гаргадаг гэсэн. Чанартай анхаардаг байсан, чанартай болцдог байсан. Тэр хүн юунд дуртай, юунд дургүй тэр бүх зүйлийг бид нар хийдэг байсан. Тэгвэл цаг хугацааны явцын ирэхээр бид нар улам илүү таньдаг, хүрддэг, ойлгодог, бие биенээ хараад мэдэрдэг. Тэр мэдэрж байгаа давуу талаа олж харахгүй байгаа учраас гэр бүлийн докторгүй харилцаа гэдэг зүйлийг үүсээд байна гэдгийг танай байр сууриас илэрхийлээд байх шиг байна. Тэгвэл бид нар энэ дээр зөв харилцах ёстой, зөв ойлголцох ёстой, бие биенийгээ зөв дэмжих ёстой, зөв хэл хязгаарыг тогтоох ёстой. Зүгээр бид нар бие биентэйгээ харилцах хэрэгтэй, тийм үү? Эр хүнийхэн талаас хүндлээд ойлгоод өгч, эмэгтэй хүнийхэн талаас тэр хэрэгцээг нь хүндэтгээд өгч гэдэг зүйлийг яг сайн тэнцвэртэй бариад ирж чадах юм бол гэр бүлийн харилцаа өөрөө доктортой байна. Тэгвэл энийг яагаад доктортой монголчууд юм уу, тийм үү, дэлхийд ихэндээ барьж чадахгүй байна? Энийг барихад маш амархан. Та өөртөө л итгэчих. Хамгийн түрүүлээд гэр бүлийн харилцаа өөрөө доктортой юм а гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй цагт таны гэр бүлийн харилцаа докторгүй байна гэсэн үг. Тэгэхээр таны сэтгэлгээнд юу болж байна? Гэр бүл угаасаа хуурдаг, салдаг гэж бодож байна уу?
Альс гэр бүлийн доктортой байдаг гэж бодож байна. Ингээд та хоёр нүүртээ ихтгэлтэй хүн үү гэдэг асуултаар би цааш үргэлжлүүлье. За 3 дугаар мэтгэлцэгчтэй маш их баярлалаа. Тайлбар хэсэг бол хоёр багийн ахлагчийн хооронд их сонирхолтой халз мэтгэлцэн бол явлаа. За мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжиж, дараагийн хэсэг бол нэмэлт асуулт хариултын хэсэг байгаа. Дараагийн хэсгээр бол 2 дугаар мэтгэлцэгч болон 3 дугаар мэтгэлцэгч хоорондоо халз мэтгэлцээний хэсэг орж ирнэ. За энэ үеэр нэгнээсээ ээлжилж асуулт асуух бүрэн боломжтой. За 2 дугаар мэтгэлцэгч маань эхний асуултыг 3 дугаар мэтгэлцэгчээс асууна. За тэгэхээр та сая хэлсэн шүү дээ. Хосын харилцаанд яг яавал 100% үнэнч хос болох вэ гэдэг асуултыг би танаас асууж байна. За маш энгийн, маш ойлгомжтой тийм. Ерөнхийдөө бол шудраг байх хэрэгтэй. Би юуг ярих уу, юуг ярихгүй юу? Хэл хязгаар гэдэг зүйл маш чухал. Хэрвээ би хэл хязгаар гэдэг зүйлээ тогтоож чадахгүй, өөрийгөө үнэлж чадахгүй, өөрийнхөө хувь доктортой байдлыг барьж чадахгүй бол миний хэл хязгаарлал хин нэгэнд довтолж болно гэсэн үг. Анхнаасаа гэр бүл болоод төлөвлөж байгаа та хоёр үргэлж эхэлж байгаа бол бид нар яах вэ? Хэл хязгаараа тогтоох ёстой, шудраг байх ёстой, тийм үү? Хүнд халдаж болохгүй үн цэн гэж байдаг, хүрж болохгүй зүйл гэж байдаг. Тэр үнэт зүйл рүү халдахгүй байх ёстой, хүрэхгүй байх ёстой. За нэгт нь шудраг байдал гэж хэлмээр байна. Хоёрт нь харилцаа буюу хариуцлагын асуудал. За чи миний найз охин, чи миний найз залуу гэсэн бол бид нар юуг хамгийн голчлох ёстой вэ? За ойлголоо. За байж байгаа. Тэнгүүд энэний дараа яах вэ? Тодорхой хүлээлт гэхээсээ илүүтэйгээр доктортой хүлээлтийг тавих хэрэгтэй. Доктортой. Хөрсөн дээрээ бууцсан хүлээлтийг тавих хэрэгтэй гэж хэлмээр байна. За хайр буюу дотны харилцаа гэдэг зүйлийг цензуртэй барих хэрэгтэй. Дөрөвт нь дараа нь юу гэхээр итгэлцэл. Итгэл ерөөсөө алдаж болохгүй. Яагаад гэхээр би юунд итгэхгүй, юунд итгэхгүй. Ерөөсөө л энэ хосын харилцаа гэдэг зүйл хоёр талын тэнцвэртэй байдал дээр тогтож чадах юм бол энэ өөрөө бүрэн 100% үнэнч байх бүрэн боломжтой. Бүрэн боломжтой. Хамгийн гол нь альва нэг зүйл савлаад дээш нь доош нь болгох ёсгүй. Энийг анхнаасаа тохиролцоод зөв шийдчих юм бол энэ дээр гэр бүл салалт ч юм уу те альсвал хуурам мэхлэлт ч юм уу тэр зүйл огтос үүсэхгүй. За яг одоо өнөөдрийн Монголын нөхцөл байдал дээр тэгвэл сая яг таны хэлсэн шиг те итгэлцэлтэй, хариуцлагатай, шудраг. За би бинийгээ зүгээр ойлгодог хэл хязгаарын тогтоодоо яг 10 гэр бүлийн хэдэн яг өнөөдрийн Монголын нөхцөл байдал дээр ийм байгаа бол гэж бодож байна та. Миний харж байгаагаар гэр бүлийн зөвлөгөөнд ирж байгаа хүмүүсээр жишээн дээр дурдаад хэлье те. Ерөнхийдөө бол олон гэж би хэлнэ. Гэхдээ бид нар багаасаа ярилцаж сураагүй эцэгхийн харилцаан дээрээс эхлээд бид нар эцэгтэйгээ ч яг үндэ доктортой харилцдаггүй болсод. Тэгэхээр бид нар харилцаж, ярьж, өөрийгөө үнэлж сурах хэрэгтэй. Тэгэхээр гэр бүлийн харилцаанд бид нар хоёрхан зүйлийг л доктортой болгочих хэрэгтэй. Нэгдүг нь харилцаж сурах, хоёрт нь өөрийгөө үнэлж сурах хэрэгтэй. Тэгэх юм бол гэр бүлийн харилцаа доктортой явах бүрэн боломжтой. За 3 дугаар мэтгэлцэгчийн цаг дууссан байна. 2 дугаар мэтгэлцэгчд бол нэг минут 42 секунд энэ хугацаагаа өөрийнхөө үзэл баримтлаа илүү хамгаалахаар ашиглаж байна. За шийдлийг дахин дурдж өгөх юм бол хосуудын харилцаанд үнэнч байх боломжгүй гэдэг шийдэл байгаа. Тэгэнгүүт за манай одоо няцаах талаас юу гэж яриад өгөө тэгэхээр хосууд өнөөдөр өөрсдөө асар ихтгэлгүй байна гэдэг асуудлыг ярьж өгöd байгаа. Тэнгүүд л асар их ихтгэлгүй байгаад байгаа болохоор өнөөдөр яг Монгол улсад нөгөө нэг хосуудын хооронд байгаа хүлээн зөвшөөрөх ойлголцол гэдэг зүйл чинь байхгүй байгаа. Нөгөө талаар яг үхээр яг ямар хосыг өнөөдөр яг үнэнч хос гэдгийг яг ямар харилцаа яг өнөөдөр үнэнч харилцаа гэдгийг бэ? Магадгүй өнөөдөр юу гэхээр хамтрагчаа зовоохгүй гэд би худлаа хэлж байгаа энэ харилцаа өнөөдөр үнэнч харилцаа юм уу гэдэг үг асуудалтай. За тэгээ нөгөө талаар юу гэхээр харилцан ярьж үнэлж сураагүй байна гэд харилцан ярьж үнэлж сураагүй байгаад байгаа болохоор өнөөдөр яг хосуудын харилцаанд харангуут нөгөө нэг гэр бүл төлөлтийн мэдлэг боловсролчин дутуу байгаад байгаа илэрлэл нь энэ дээр харагдаж ирээд харилцааны боловсрол дутуу нөгөө нэг бэлгийн харилцааны боловсролчин дутуу нөгөө нэг санхүүгийн мэдлэг боловсролчин дутуу байгаад байгаа учраас өнөөдөр юу вэ гэхээр хосуудын харилцаанд үнэнч бус байх энэ боломж нөхцөл чинь өнөөдөр өөрөө бүртээд байгаа юм байна гэдэг асуудлыг ярьж өгöd байгаамаа. За нөгөө талаар юу вэ гэхээр гэрэлтэд батлуулах үедээ өгдөг байсан амлалт эдрийг ярьлаа л да. Тэнгүүл өнөөдөр гэрэлтэд батлуулах үедээ мөрддөг одоо амлалтаа өнөөдөр бид бүхэн мөрддөг байсан бол өнөөдөр яагаад өнөөдөр гэр бүлтэй салтын тоо өнөөдөр ийм өндөр байгаад байгаа юм. Өнөөдөр гэр бүлтэй салтын тоо өндөр байна гэдэг чинь тэр гэр бүлд асуудал байна гэсэн үг. Тэр гэр бүлийн асуудал нь юу байгаад байгаа юм гэхээр нийт гэр бүлийн 10 гэр бүлийн 3-аас 5 юу гэхээр өдөр тутмын амьдралдаа үйл ойлголцол хүлээн зөвшөөрөхтэй үйлдэл асуудалтай байгаад байгаа. Энэ дээрээс үүдээд юу гэхээр нөгөө нэг бидний яриад байгаа үнэнч бус байдал гэдэг зүйл чинь үүсэж байгаа юм байна гэдэг зүйлийг ярьж өгöd байгаамаа. За ингээд нийтдээ юу гэхээр хосуудын харилцаанд үнэнч байх боломжгүй маа гэдэг байр суурин дээр бац огсож байна. За баярлалаа.
нэмэлт асуулт хариултын хэсэг маань үргэлжилж байна. Харин одоо 1-р мэтгэлцэгч болон 4-р мэтгэлцэгчдийн хооронд нэмэлт асуулт хариултын хэсэг маань өрнөнө. За энэ удаа 4-р мэтгэлцэгч маань 1-р мэтгэлцэгчээс асуулт асууж эхэлнэ. За нотлох багийн тэргүүнээс асууя. За мэдээж нөгөө улсын төрийн тэргүүнүүд гэсэн цаана хосын харилцаа явагдаж байгаа. Тэргүүн хатагтаа маань одоо төрийн тэргүүний хамтрагч байгаа шүү дээ. За тэгэнгუთ улсын төрийн тэргүүнүүд хосын харилцаандаа үнэнч байдаг гэж та бодож байна уу? Гэж үзэж байна уу? Тий, яг үгүй. За яагаад тэгэхээр яг өнөөдөр улсын ерөнхийлөгч болон тэргүү хатагтай хоёулаа яг хосуудаа өөрсдийнхөө гэр бүлийн харилцаан дээр зөвхөн үннийг өгүүлээд үннийг яриад нэг ч худал байх зүйл байхгүй дүр өсгөхгүйгээр амьдрдаггүй гэж үзэж байна. Яг яагаад гэвэл одоо манай саяны хийсэн аргументууд бүгдээрээ байна. Хариуцлагын байдал, тэгээд мэдлэг боловсролын байдал, одоо хэрэгцээ хангалтаагүй байдал эдгээрээс болоод тодорхой хэмжээний дүр өсгдөг, тодорхой хэмжээний үнэн байдаггүй. Гэтэ тэр хүмүүсийн бол гэр бүлийн амьдрал тогтвортой байдаг хэсэг нь бол дараагийн асуудал. Ямар ч тач үнэн байдаггүй. Гэтэ үнэн байдаггүйгээр гэр бүлийн амьдралаа тогтвортой авч явдаг байхаа гэж үзэж байна. За энэ дээр болохоор танай зүгээс 100% үнэнч байх нь гэр бүлийн харилцааг тогтвортой байлгадаг буюу гэр бүл салалтгүй байна гэж утсан. Тэгэхээр өөрсдийнхөө аргументыг саяын хариултаараа ницааж ингэж бол үзэж байна. За хоёр дахь асуулт болохоор ирээдүйд та гэр бүлийн харилцааг эхлүүлснийхаа дараа өөрийн одоо санаандгүй гаргасан их нэртэй гаргасан ямар нэг үйлдэл эсвэл өөрийн одоо их нэртэй хэлээгүй өнгөрсөн мартаад өнгөрсөн нэг одоо үйл явдлынхаа дараа би үнэнч бус байлаа. Энэ үнэнч бус байдал минь чи бит хоёрыг салгахад хүргэлээ гэж үзэх үү? Тий, энэ салт гэдэг бол ер нь дараагийн ярих асуудал واخгүй юу? Тэр үнэнч тэр нөгөө нэг санаандгүй гаргасан үйлдэл тэр тэдгээр чи ерөөс энэ үнэнч байдалд хамаагүй. Зүгээр бид нар нөгөө нэг энэ үнэнч байдлыг хангахын тулд яах ёстой вэ гэдэг үнэнч бус байгаад байна. Тэгээд ер нь бол эдгээр гурван юмнууд чи нэг юм дээр нэгдээд байна. Одоо ярилцлагаас болоод байна. Угаас хангалттай ярилцлага болохоос үнэнч биш байдал алдагдаад байна гэж үзэж байна. Тийм болохоор 1-р мэтгэлцэгч маань 4-р мэтгэлцэгчээс одоо асуулт асууж асуулаа шүү. За тэгээ ер нь бол ницааж байгаа багийн зүгээс ер нь бол тогтвортой байдлын талаар л асар их яриад байна. Одоо энэ нөгөө нэг Америк нэгдсэн улсын судалгаа 74 эмэгтэй хүмүүс нь 74% тогтвортой байвал хэвэн гэж үздэг. Эрэгтэй хүмүүс нь 34% докторгүй байвал хэвэн гэж үздэг. Тэгээд тогтвортой байхын тулд одоо өөртөө итгэх ёстой. Тэгээд доктортой бас шудраг байх ёстой, харилцаагаа анхаарах ёстой, доктортой хүлээлт байх ёстой. Тэгээд доктортой хүлээлт гэдэг нь бол хөрсөн дээрээ буусан хүлээлт авах ёстой гэдэг ийм хөрсөн дээрээ өөртөө буугаагүй ийм шаардлагуудыг одоо хэлээд байна. Тийм болохоор доктортой байдал гэдгийг үнэнч байдал гэж яг ойлгож байгаа юу? Доктортой байдал үнэнч байдал хоёр юугаараа холбогдож байгаа вэ? За доктортой байдалд үнэнч байдал нөлөөлөл үзүүлж байгаа. Ямар нөлөөлөл үзүүлж байгаа вэ гэвэл тухайн одоо хувь хүмүүсийг нь хувь хүнийхээ хувьд сэтгэл зүйн тогтвортой байдалд одоо оруулдаг. Ингэснээр хосын харилцаанд цаашлаад одоо хосын харилцаанд үүсэж байгаа тэр одоо саад бэрхшээлийг түүнийг даван туулах чадварыг нь сэтгэл зүйн тогтвортой байдал нь бол нэмэгдүүлдэг. За нөгөө талаас болохоор үнэнч байснаар тогтвортой байдал бий болох нь санхүүгийн хувьд ч гэсэн тогтвортой байдлыг байдал руу аваачдаг. Яагаад вэ гэвэл тэр хүн бие биенийхээ гаргаж байгаа үйлдэл нь бид хоёрын хамтын амьдралыг дээшлүүлэх, хамтын амьдралыг илүү одоо сайжруулах энэ үйлдэл болж байна. Бид хоёр бол энэний төлөө одоо бие биенийхээ тус тусын ажлыг үнэнчээр хийж явж байгаа л гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо үнэнч байгаад байгаагаараа тогтвортой амьдралыг үүсгэж байна гэж үзээд байна шүү дээ, тий. Тэгэхээр одоо манай энэ шийдэл чинь болохоор тэр үнэн тогтвортой байдлыг манай шийдэл чинь ерөөсөө нэг юм дээр огтлж байгаа. Үнэнч бос байна уу, үнэнч байна уу? Үнэнч бос үнэнч байгаагаараа тогтвортой байдал дээр угаасаа очиж байгаа. Тэрний өмнө яг хосууд үнэнч байж чадаад байна уу, үнэнч бос байгаад байна уу? 100% яг ямар ч худлаа зүйл байхгүй үнэн харилцаа энэ амьдрал дээр байдаг гэж бодож байна танаа багаас. За, ерөөсөө альва зүйл 100% гэдэг ойлголтод багтахын тулд бүх зүйл хоёр талтай гэдэг ойлголт гарч ирдэг. За тэгэхээр яах вэ гэхээр 100%-ийг чинь хоёр талтай гэдэг ойлголтыг манай талаас үнэнч байх тэр боломжийг л бид үргэлж дээшлүүлж, сайжруулж, нэмэгдүүлж байх ёстой. За баярлалаа. Нэмэлт асуултын хэсэг энэ хүрээд өндөрлсөн байна. Харин одоо мэтгэлцээний дүгнэлтийн хэсэг рүү орцгоё. За мэтгэлцээний дүгнэлтийг эхлүүлнэ юм байна. 2-р мэтгэлцэгчийг урьж байна. За таны хувьд мэтгэлцээ ямар хөө болоод өрнөө те? Та өөрийнхөө дүгнэлтийг одоо эхлүүлнэ. Таны цаг явж эхэллээ. За
За ерөөхдөө хосуудын харилцаанд үнэнч байх боломжгүй гэдэг шийдэл дээр нотлогч багийн зүгээс юу гэж үзсэн бэхээр нийтдээ 3 аргументын турш мэдлэг боловсрал хэрэгцээ хариуцлага гэсэн 3 аргументын туршид юуг авч үзсэн бэхээр өнөөдөр Монгол улсад одоо гэр бүл хосуудын хооронд юу гэхээр гэр бүл төлөвлөлтийн мэдлэг дутуу байна, санхүүгийн мэдлэг дутуу байна. За нөгөө талаар цаашлаад одоо хосуудын харилцаанд үүсэж байгаа гинтийн асуудал юу гэхээр хосууд хоорондоо бие биедээ нээлттэй байж чадахгүй байгаа энэ нөхцөл байдлаас үсээд хосууд үнэнч бус байх нөхцөл боломж нь бүрдээд байгаа юм байна. За нөгөө талаар юу гэхээр хүн болгонд хэрэгцээ байдаг юм байна. Тэр дундаа хосуудын эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцан адилгүй хоёр өөр хэрэгцээ байдаг юм байна. За энэ хэрэгцээ хангагдаж чадахгүй байгаа учраас хүн хэрэгцээгээ өөр зүйлээс хайж эхэлдэг юм байна. Хамтран амьдрахчаас хангалттай хэрэгцээг авч чадахгүй байгаа учраас энэ хэрэгцээг ойр дотны хин нэгнээсээ ч юм уу эсвэл өөр ямар нэгэн байдлаар ажилласаа ч юм уу хайж эхэлдэг юм байна. За тэгэнгүүт юу гэхээр миний дурдж өгсөн судалгаануудаас үзэх юм бол хосууд бие биенийхээ хэрэгцээг хангаж чадахгүй байгаагаас үүдээд өдөр тутмын харилцаанд үүсэж байгаа асуудал маргаанууд үүсэх боломжтой байна. Нөгөө талаар гэрлэн гэдэг чинь юу гэхээр нэгнийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хүндлэх асуудал, нэгнийгээ ойлгох, мэдрэх асуудал. Энэ асуудал нь энэ үндсэн нөхцөл нь бүрдэхгүй байгаад байгаа болохоор хосуудын харилцаа үнэнч байх боломжгүй байна гэж үзээд байгаа. За харин манай Ницах багийн зүгээс юу гэж үзээд байгаа юм бэ гэхээр хосуудын харилцааг 100% үнэнч байх боломжтой, үнэнч байлгахын тулд бид нар зөвхөн хил хязгаараа зөв тогтоох хэрэгтэй, зөв харилцаа хандлагатай байх хэрэгтэй. За тэгэл хамтрагчаа сайн ойлгодог байх хэрэгтэй гэж ярьж илээ л да. Тэгэнгүүт л яг эдрийг аваад үзэх юм бол хамгийн түрүүнд ихээр зөв хил хязгаар, зөв харилцаа яаж тогтоох вэ гэдгийг өнөөдөр ойлгомжгүй байсаар агаад туслаа гэж дүгнэж байна. Баярлалаа. За 2 дугаар мэтгэлцэгчид баярлалаа. Их сонирхолтой дүгнэлтэлээ. Харин дараагийн дүгнэлтийг хилцүүлнэ юм байна. 4 дугаар мэтгэлцэгчийг урьж байна. Таны цаг явж эхэллээ. За Ницах багийн гишүүн дүгнэлтийн хэлхээ танилцуулъя. За үнэнч байх гэдэг нь ерөөсөө зөвхөн романтик байх тухай ойлголт биш. Энэ бол хариуцлага, шийдвэрийн тухай ойлголт байдаг. Тэгвэл хэний өмнө юуны өмнө яагаад бид хариуцлага хүлээх ёстой вэ? Хариуцлагатай байх ёстой вэ гэж байгаа юм. Тэгвэл та өөрийнхөө өмнө, гэр бүлийнхээ өмнө, хамтрагчийнхаа өмнө, цаашдаа нийгмийнхаа өмнө хариуцлагатай байх ёстой. Яагаад тэгвэл хариуцлагатай байх ёстой? Ингэвэл та өөрийнхөө сэтгэл зүйг тогтвортой байлгана. За эргээд болохоор таны гэр бүлийн одоо харилцаанд орж байгаа бусад гишүүд зөвхөн одоо нөхөр эхнэр гэлтгүү бусад гишүүдийн сэтгэл зүйг тогтвортой байлгана. За санхүүгийн хувьд бид бас тогтвортой байх боломжтой. За нэр төртэй байна. Яагаад вэ гэвэл үнэнч бус байдал нь таныг нэр төргүү болгох эрсдэлтэй байдаг. За нэмээд та өөрийнхөө болон хамтрагчийнхаа өмнө, гэр бүлийнхаа өмнө, за ажил одоо албанд хамт зүтгэж байгаа тэр хүмүүсийнхээ өмнө үн цэнтэй өөрийнхөө үн цэнийг бас илүү нэмэгдүүлэн мөн таны хамтрагчийн үн цэнийг бас нэмэгдүүлнэ гэж үзэж байна. За тэгээд нэмээд л за би бол мэдээж нөгөө боловсрал бол ялгаатай байдал үүн дээр болохоор нотлох багийн зүгээс 3 одоо өөр боловсролын тухай бид ойлголт мэдлэг дутуугаас одоо үүдэж үнэнч бус байдал нь бий болж байна гэсэн. Тэгвэл бид яг анханасаа мэдлэг боловсралтай төрдөггүй тэднийг бид нэгдүгээр суралцдаг, хоёрдугаарт бид туршлагаар олж авдаг, гуравдугаарт бид тэр олж авсан зүйлийгээ бусдад хуваалцаж бусдын одоо туршлага дээр нэмж бусдаас гарсан кейсүүд дээр одоо ажиллаж байж бид нар бол энэ зүйлийг сайжирдаг. Тэгэхээр бид энийг үнэнч байхын тулд энийг сайжруулж явах одоо ийм зүйлсийг бол хийх хэрэгтэй байна. За хэрэгцээ шаардлага бол мэдээж бүх одоо зүйл дээр бол гарч ирдэг. Та эрэгтэйч бай, эмэгтэйч бай, эхнэрч бай, нөхөрч бай хэрэгцээ бол гарч ирдэг. За миний хэрэгцээ хангахгүй байна гэд өөрийнхөө сонгосон сонголтыг буруутгаад сонгосон сонголтоос одоо ницаад ч юм уу одоо ингэж явах нь бол тэр хүнийг зөвхөн хариуцлагатай байхад болчих зүйл дээр бол ингэж бол ницэж явах шаардлага байхгүй гэж үзэж байна. Ингээд үнэнч байх гэдэг бол зөвхөн романтик байх тухай ойлголт биш. Энэ бол таны сонголт шийдвэр байдаг юм шүү. Тэгэхээр та хариуцлагатай сонголтондоо үнэнч байгаарай л гэж хүсье. За 4 дугаар мэтгэлцэгчид баярлалаа. Сонирхолтой дүгнэлт байлаа. Харин нотлох талын сүүлийн дүгнэлтийг хилцүүлнэ хэмээн 1 дугаар мэтгэлцэгчийг урьж байна. Таны цаг явж эхэллээ. За баярлалаа. Юу болоод өнгөрөө гэвэл ер нь ерөнхийдөө үнэнч байх гэдэг нь одоо 100% үнэн нэгч худал зүйл байхгүй. Тийм харилцаа ерөнхийдөө байх боломжтой юу, байх боломжгүй гэдэг тийм харилцаа огт байх боломжгүй. Ерөнхийдөө 100% үнэн худал нэгч зүйл байхгүй харилцаа байх боломжгүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгээд манай төрөний 3 аргументыг дурдсан чинь нэг зүйл дээр одоо энэ зүйл маань нэгдэж байгаа нь хосод хоорондоо хангалттай харилцаж чаддгүй. Харилцаа гэдэг болохоор саяны одоо 4-р энэ дээрээс илтгэж байгаа хүний хэлсэнчлэн одоо харилцаа одоо мэдлэг боловсрал гэдэг бол анханасаа хүнд нөгөө төрхөөс заяадаггүй хүн одоо туршлагаараа тэгээд үүнийг одоо авдаг гэр бүлийн боловсролоор авдаг. Харин тэгээд тэнгуут гэр бүлийн боловсролыг юмд одоо бид нар хангалттай хэмжээ шингээж өгдөггүй одоо
зургатаар нэг том нэг кино гаргад бүгдээр нүрээ дараа сууршдаг эрхэн тоогоо эсвэл хүүтэйг бэлгийн боловсролын талаар харилцаж өгдөг амьдрал дээр гараад ийм байдаг шүү миний хүү гэж хэлж өгдөггүй болохоор ингээ мэдлэг боловсролын зүрх ингээ асар их үүсээ тэгээд нөгөө нэг үнэч байдал нь ирээдүйд алдагддаг. Тийм болохоор ерөнхийдөө төвчээр найдвар гэдэг бол генет ерөнхийдөө дуустдаггүй шүү дээ. Генет дуусаад гинт нэг өдөр л үнэж байхаа болоо тэгдэггүй. Энэ ч ингээд асар олон хугацаа, асар олон үйл явдлын дараа энэ төвчээр найдвар гэдэг зүйл дуусаад үнэж байдал алдагддаг. Тэгээ бүгдээр үнж байдал алдагдаад нөгөө нэг хасууттайгаа харилцахгүй зүгээр нөгөө ид шидэн найдаал бөө ламд үзүүлээл ингээд өөр хүмүүс яриад нөхөр нь 0-д ороод цаг уцаар оролд суугаад ихнэр найзуудаа гэр бүлийн асуудлыг дэлгээл ингээд хоорондоо ерөөсөө ярилцахгүй үнж бус байдлаа алдагдуулаад ингээд явдаг. Тийм болохоор хинт хайрлагдах өр гэж байдаггүй. Нөгөө хүнийхээ хайрлах шалтгаан байх ёстой гэж манай багийн зүгээс үзэж байна. Тэгээд мэтгэлцэн гэдэг бол ер нь нэгээ яаж ялгагдахтаа биш. Нэг шийдвэр дээр, нэг шийдэл дээр, нэг зорилго дээр хүрэх ёстой. Тэгээд саяны миний хэлсэн 4500 гэр бүл энэ мэтгэлцээний дараа 4400, 4300 болоод буурсан бол өнөөдөр мэтгэлцээний зорилго биелээ гэж үзэж байна. Баярлалаа. За баярлалаа, их сонирхолтой дүгнэлтэлээ. Харин мэтгэлцээний сүүлийн дүгнэлтийг хийн үү хэмээн 3 дугаар мэтгэлцэгчийг урьж байна. Таны цаг явж эхэллээ. За тэгэхээр мэтгэлцээ маань маш хөгжилтэй, сонирхолтой болж өнгөрлөө. За тэгэхээр сэтгэл зүйчийн хувьд дүгнэхэд ерөнхийдөө бол гэр бүлийн харилцаа 3 зүйл дээр л тогтдог. За энэ юу юм бэ гэхээр харилцаан дээр, итгэл дээр, дээрэс нь дотны харилцаан дээр тогтдог. Тэгэхээр энэ 3 зүйлийг бид нар хангахын тулд яг уу гэхээр тодорхой хэмжээгээр бид нар хүлээн зөвшөөрөх зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой, орхих зүйлийг орхих ёстой. Бид нар өөрөөсөө өөрчлөх ёстой зан үйл байдаг бол тэрийг өөрчлөх ёстой байдаг. Гэхдээ бид нар өөрсдийнхөө сонголтыг өөрсдийнхөө тэр нэг хийцэн байгаа тий одоо нэгсэндээ хайрааж тий гэр бүлээ үнэт зүйлүүдээ хин нэгнээр орлуулж гинэ гэдэг чинь хин нэгнээр сольж гинэ гэдэг чинь тэр хүнээ хуурж гинэ гэдэг чинь тэр хүн өөрийгөө хуурж гинэ л гэсэн үг. Өөрийгөө хуурж гинэ л гэсэн үг. Тэгэхээр тэр хүн өөртөө итгэлгүй байгаад байна уу? Эсвэл яаж ин сонголтондоо эргэлзээд байна уу? Докторгүй байна уу гэдэг сэтгэл зүйн асуудал яригддаг гэсэн үг. Тэгэхээр манай талаас юу хүргэхийг хүссэн бэ гэхээр иргэн бүрийг, хүн бүрийг сэтгэл зүйн хувь доктортой байгаасаа аливаа нэг зүйл дээр хил хязгаартай тэнцвэртэй хандаж сураасаа гэдэг хөтөнцгөр манайх оролцсон. Тэр ч байр суурийг хамгаалсан болов уу гэж харж байна. Тэгэхээр аливаа юм хоёр талтай. Гэхдээ 100% зүйл гэж байхгүй. Монголын өрх болгон те гэр бүл болгон доктортой, эрүүл зөв харилцаатай, бие биедээ итгэдэг, бие биенийхээ хүндэлдэг, өөрийнхөө сонголтонд үнэнч байгаасаа гэж хэлмээр байна. За 3 дугаар мэтгэлцэгчтэй баярлалаа. За ямар ч хэлсэн хосуудын харилцаанд үнж байх боломжтой юу эсвэл боломжгүй юу гэдэг мэтгэлцэн миний хувьд их сонирхолтой өрнөлөө гэж харж байна. Ямар ч хэлсэн мэтгэлцэн яг ямар хуу болоод өрнөвөө гэдэг довынхаа дүгнэлтээ хэлэх юм бол маш товчхон хэлээ. За нотлох талын маань бол яриа ямар байгаа вэ гэхээр ямар ч харилцаанд үнж байдал гэдэг зүйл угаасаа байхгүй. Ямар нэгэн байдлаар тэнд худал заавал оршино. Хүн гэдэг амьтан бол төгс биш. Маш олон төрлийн зүйлс одоо хосын харилцаа нөлөөлнө. Улс төрийн боловсрал, улс төрийн боловсрал, бэлгийн боловсрал, харилцааны боловсрал гэл нэгнийгээ хүндэл гээл тэ. За дээр нэмээ хариуцлага гэх. Тэгэхээр хүн төгс биш учраас иймэрхүү харилцаанд үнж байна гэж бол байхгүй. Гэхдээ та үнж бус гэдгийг угаасаа мэдж байгаа хүн болгон үнж бус. Гэтэ та ямар хүнтэй цуг байх вэ гэдэг та өөрөө сонгоод дууснаа гэдэг ийм агуулгаар одоо нотлох тал мэтгэлцсэн юм шиг надад санагдлаа. Харин няцаах тал яаж мэтгэлцсэн бэ гэхлээр хамгийн чухал нь ярилцах гэж авч үзэж байгаа. Сайн ярилцаж чадвал, сайн ойлголцож чадвал энэ бүх зүйлсийг давах юм бол үнж байх боломжтой гэдэг агуулгыг ярьсан. Мөн өөрөө гурилтай шилэнд үнэхээр үнж гэдгээс баталсан. Зөрүүлээд нэгдүгээр мэтгэлцэгчийг хүртэл яг боож чадсан. Тэрэн дээр хэлэхдээ юу гэдэг ярилцаж чадвал боломжтой юу гэсэн чи боломжтой гэдэг. Тэр өөрийнхөө хүссэн хариултаа бас яг авцсан. За мөн дөрөвдүгээр мэтгэлцэгчийн хувьд бас нэр төр гэдэг их сонирхолтой аргументыг бол гаргаж ирсэн. Хүн ямар нэгэн байдлаар бусдаас санаа зовоод нэр төрөө хамгаалахын үндсэн дээр үнж байгаад бас дуустдаг тохиолдол байна. Улс төрийн кейсээр ярих юм бол одоо юу гэдэг төрийн тэргүүн хадагтай хоёр маань хоорондоо үнж байхаас өөр аргагүй. Ягаад тэгэхээр олон хүмүүсийн хувьд ингээд үлгэр жишээ гэдэг ч юм уу. За иймэрхүү санааг хэлэх гэсэн болов уу гэж би бол харлаа. За тэгэхээр үзэгч та бүхэн юу гэж бодож байна? Хосуудын харилцаанд үнж байх боломжтой юу эсвэл боломжгүй юу? За энэ бодлыг үзэгч танд үлдээ. Зөв мэтгэлцэн байлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.